За бүгдээрээ өнөөдөр идеалын хоёлууд ба термодинамик гэсэн сэдвээс 2000 тестний бодлогоос боддё. За 1-5 дугаар дасгалыг бодож үзье. Нэг атомд 2 мол идеал явагдсан процессыг зурагт үзүүлсэн байна. За тэгэхээр даралтын утга бол 15 зэрэг паскалаар босоо тэнглэгийн дагуу. За температурын утга бол хэвтээ тэнглэгийн дагуу 200-аас 400 кг хүртэл температур нь ихссэн байдлаар өгчээ. За нэгдүгээрт энэхүү процессыг нэрлэнэ үү гэж. Процессыг нэрлэнэ үү гэж. За 1-2 процесс маань өөрөө температур л 200 Кельвинээс 400 Кельвин рүү өссөн бөгөөд энэ 2 буюу ер нь бол 200 мянган паскал даралт маань өөрчлөгдөг баг. Даралтын үед өөрчлөлт баг. Тэр бид нар энийг бол даралт тогтмол процесс гэж нэрлэж байна. За даралт тогтмол процессыг изобар процесс гэж нэрлэдэг. Изобар процесс гэж нэрлэдэг. За тэгэхээр нэгдүгээр даалгаврын C хариулт гэсэн байна. За нэгдүгээр төлөвийн эзлэхүүнийг олоо гэж. Тэгэхээр энэ төлөвдөр эзлэхүүн ямар байх вэ гэдгийг бодно гэсэн. За үүнийг бодохдоо бид нарт бол даралтын утга мэдэгдэж байна, температурын утга мэдэгдэж байна. За эзлэхүүн мэдэгдэх байна. Тэр ерөөсөө төлөвийн үндсэн 3 том параметр байна. Даралт, эзлэхүүн, температур гэж. За энэний холбоо харандаын тэгштэглийг бид нэр хийн төлөвийн үндсэн тэгштэглээ гэж юм боддог. Энэхүү тэгштэглэр. За энэний R гэдэг хэмжээний юу юм бэ гэхээр R бол хийн түгээр мэлтэгтмэл буюу 831 joule-ыг хувадаг нь молыг үрждэг нь Кельвин гэсэн нэгчтэй. Тогтмол тавх. За биднэрт моль бол 2 моль өгсөн. За үндээс л ерөөс эзлэхүүнийг олчих нь. За эндээс V1 эзлэхүүнийг олох юм бол μR T1-ийг P1-т тоож бодно гэсэн. V1-т тоож бодно. За ингэ бодох юм бол 2-ыг үрждэг нь 831. За үрждэг нь за нэгдүгээр төлөв дээр температур 200 бөгөөд үнийг стандарт хэлбэрт бичих юм бол 2-ыг үрждэг нь 12 зэрэг. За даралт маань өөрөө 2-ыг үрждэг нь 15 зэрэг буюу 200 мянган паскалын хэмжээтэй байна. За ингэ бодох юм бол энэ хоёрын зэрэг маань энэтэйгээ устчих нь байна. За мөн 831-ийг 2-оор үржихээр бид нэр 1662 гэдэг тохирох бөгөөд 10-ын хасах 5 зэрэг 10-92 зэрэгтэй устдаад 10-ын хасах 3 зэрэг болж тарах нэ. За тэгэхээр зөв хариулт нь за нэгжийн хойш шилжүүлж таслалын орныг хойш нь 2 явуулчих. Тэгэхээр 1662 биш 1662-ыг үржих нь 10-ын хасах 5 зэрэг за эзлэхүү учраас метр кубээр хариулах гэсэн байна. Тэгэхээр 2 дугаар даалгаврын зөв хариулт за мөн адил C байна. За 3-т нь нэгт нь олчлоо, 2-т нь эзлэхүүнийг олчлоо. За 3-т нь 2 дугаар төлөвийн эзлэхүүнийг ол гэж. Бүгдээрээ 1-р төлөвийн эзлэхүүнийг олсон. Тэгвэл энд эзлэхүүн ямар хэмжээтэй байх вэ гэдгийг бодож олно гэсэн. Тэгэхээр мөн л адил төлөвийн тэгштэглээ бичиж бодож болж байна. За V2 тэнцүү μR P2-ыг хаваадаг нь P2. За 1 болон 2 дугаар төлөвийн даралтууд ижил учраас бид нэр 2-ыг үрждэг нь 10-ын 5 зэрэгээрээ бодчих болно гэсэн. За орлуулаа бичих юм бол 2 молийг нэгжээ бич 2 молийг үржих нь 831 joule-ыг хаваадаг нь Кельвинийг үрждэг нь моль үрждэг нь за 2 дугаар төлөв дээр температур 400 зааж байгаа. 4-ыг үрждэг нь 12 зэрэг өчөө. За ингээд бодож бичгээд 2-ыг үрждэг нь 15 зэрэг скалт авах юм бол энэ молууд нь дарагч нь Кельвинүүд нь бас мөн адил дарагч нь. За тэгээд
Joule-ыг Паскалд ухаар метр куб хэмжээ гарах нэ. За энэ хоёр маань энэ хоёртойгоо дарагчих нь байна. За тэгэхээр ерөөсөө бидний түрүүний хариу хоёр дахин яг ихснээр л гарч ирэх нэ. Ерөөсөө зөв хариулт бол 3324-ийг өчгөх нь 10-ийн 5 зэрэг метр куб гэсэн хариуг сонгох ёстой байна. Энэ зөв хариулт бол ийм. За дараа нь идеал хэд явагдсан ажлыг тодорхойлоо гэж. За идеал хэд явагдсан ажлыг бид нар тооцож болох тоо. Ажил гэдэг бол даралтыг үрждэг нь ижлэхүүний өрчлөлтөө гэж боддог. За тэгэхээр бүгдээрээ шууд ижлэхүүний өрчлөлтийг бол мэдж байгаа. Даралт гэдэг маань өрчлөлтөө хэрэг өрчлөлт нь 10-ийн 5 зэрэг паскалаар байгаа. Ижлэхүүний өрчлөлт гэдэг маань V1 гэж. За 2 дугаар ижлэхүүнээс 1 дугаар ижлэхүүний хаснаа гэсэн үг. За тэгээ бодох юм бол бүгдээрээ 3324-өөс 1662-ыг хасаад энийг 10-ын хасах 5 зэрэгтэр бодохно гэсэн. За эндээс энийг хасчихаар 1662 л гарна. Тэгээд 10-ын 5 зэрэгүүд бусд чинь ерөөсөө зөв хариулт маань 3324 Joule гэсэн хариултыг сонгох хэрэгтэй. Тэгэхээр бидний 4-р даалгавар маань даалгавар нь зөв хариулт байсан байна. За 5-дугаарт нь процессыг ижлэхүүн температурын диаграм дээр шилжүүлэн зурна уу гэсэн. 5-дугаарх нь энэхүү даралт температураас хамаарсан хамаарлын графикийг бүгдээрээ ижлэхүүн температураас хамаарсан хамаарлын график дээр хэрхэн зурх юм бэ гэдгийг олно гэсэн. Тэгэхээр бидний хувьд бол ижлэхүүн бол өөрөө энэ 10-ын хасах 5 зэрэг метр кубыг дэш нь сонгоод авчи. Температур бол өөрчлөгдөөгүй 200-аас 400 гэсэн хуваараараа байгаа учраас тэр чигээр биччихлээ. За ижлэхүүн маань харин өөрчлөгдсөн. 1-р цэг дээрээс 2-р цэг рүү явсан. За 1-р цэгийн хэмжээ бол 1662-ыг үржих нь 10-ын хасах 5 зэрэгт метр куб. Харин 2-р төлөв дээр бол тэр маань ихсээд 3324 дээр ирсэн. Тэр бүгдээрээ эхний цэгийг 1-р цэг дээрхийг ингэ тэмдэглээд 2-р цэгийг 400 Кельвин температур дээр ижлэхүүн ихсэн гэж тэмдэглэе. Ерөөсөө л энэ хоёрын ижлэхүүн ихсэн, температур ихсэн, ижлэхүүн бас мөн ихсэн учраас хэдэж зас график болох нэ гэсэн. За энийг зааж байгаа график бол ерөөсөө 4 дахь зурган дээр байгаа бөгөөд 5 дугаар тасгалын зөв хариулт маань D